Бид олон жил англи хэл сурдагч чөлөөтэй те маш сайн англи хэлтэй болж чаддгүй үндсэн нэг гол шалтгаан байгаа. За тэр нь болохоор бид хэл бол систем гэдгийг мартдаг те. Энэ системийг хэд олон хэсэг болгож тус нь ингэ судалдаг. За тэгвэл богино хугацаанд те магадгүй нэг жилийн дотор маш сайн англи хэлтэй болохын тулд яах вэ гэдэг аргыг бүгдээрээ ярилцъя. За англи хэл гэж юу вэ? Энэ системд юу багтдаг вэ гэдгийг хамтдаа харцгаая. За хамгийн гол юм үгийн баялаг тий үгсийн сан дүрм. За энэ хоёр бол ямар ч хэлний гол суурь болдог. За үүн дээр нэмээд үг болон өгүүлбэрийн дуудлага. За тэгээд тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн сэтгэлгээ, соёлын онцлог тий. За энэ дөрөв бэжэж яг нь мундаг англи хэлтэй болох нэ. За энэ системийг ашиглаад бид нар юу гэдэг вэ гэхээр англиар уншиж сонсох буюу гаднаас мэдээлэл авч ойлгох тий. За эргээд ярих, бичих буюу өөрийн санааг яриа болон бичгээр ойлгомжтой илэрхийлэх тий. Тэгэхээр энэ бүгд бэжэж сайн англи хэлтэй болно. Тэргүй бид нар гаргадаг англи хэл сурахад гаргадаг хамгийн том алдаа нь салгаж үздэг тий. Нэг бол зөвхөн унших дээр төвлөрөөд эсвэл зөвхөн яриа тий. Зөвхөн нэг ойр зургийн л ярьдаг төвшний англи хэлтэй. Эсвэл зөвхөн дүрмийн бүх тодорхойлолтыг мэднэ тий. Чэжрээ мэддэг. Гэхдээ хэрэгжилж чаддгүй тий. Тэр бол уламжлалт аргаар сурахаар ингээд дүрм дээр төвлөрөх. Эсвэл зөвхөн үг гэж лист үг чийжлээд идэх те. За энэ бол хамгийн үр дүнгүй арга юм. Яагаад гэвэл бид нар сая үзлээ хэл бол систем юм те. Бүгд бэжэж мундаг англи хэлтэй болно. Аль нэгэн дутвал муу англи хэлтэй байна гэсэн. За тэгвэл энэ системийг богино хугацаанд эзэмших арга бол байгаа. За энэ бол манай онлайнаар явагддаг. Минималисттэй шинэлэг арга барилаар явагддаг юм сургалтууд байна. Бүх төвшний сургалт явагдаж байгаа. Нийтдээ одоо 6 төрлийн сургалт явагдаж байна. За энэ сургалт маань 20 жилийн судалгааны үр дүнд бий болсон. За мэдээж өнөөдрийн танилцуулгаар ярьсан тэр одоо системээр нь те суурь нь болдог шинжлэх ухааны үндслэлтэй гэхдээ хэрэглээ практик гол суурьтай ийм мэргэжлийн багшийн онлайн сургалт байна. За хамгийн бага түвшин болохоор суурьгүй анхан шат. За суурьгүй анхан шат бол өмнө огт англи хэл үзэж байгаагүй 0 суурьтай гэсэн үг те. За эсвэл 100 үсгээ мэддэг, 100 үг мэддэг бас байж болно. Маш бага суурьтай. Тим хүмүүст зориулсан 1 сарын сургалт байгаа. За энэ сургалтаар саяны ярьсан бүх агуулга цогцоороо багтаж байгаа. Тэгэхээр суурьа зөв тавих бол маш чухал те. За суурьа зөв тавих магадгүй амжилтын тал гэж үзвэл үлдсэн тал нь тууштай байх. Тэ арга барил зөв байх. За дараагийн түвшинд болохоор суурьтай хашаад 1 сар явагдана. За энэ сургалт маань багахан англи хэлний суурьтай буюу ялбаршуулсан машингийн текстийг уншаад ерөнхийд нь ойлгодог тийм суурьтай хүмүүст зориулсан сургалт. За дараагийн түвшинд болохоор дунд түвшний сургалт. Дунд түвшинд ирэхээр дүрм болон бусад гэж салчиж байгаа. Хамгийн гол сургалт pre-intermediate, intermediate хоёлоо багтсан манай дунд түвшний брэнд сургалт байгаа. Манай одоо нэрийн утас болсон гол сургалттай. За энэ сургалтанд нөгөө дунд түвшний гацалтанд орсон тий мэддэг юм шиг мэддгүй юм шиг уншаад ерөнхийд нь ойлгочих нь гэтэл ярьж бичиж чаддгүй бүрэн хэрэгжилж чаддгүй тийм хүмүүст зориулсан одоо бүх чадварыг цогцоор олгодог ийм сургалт. За дүрм бол мэдээж орохгүй. Зөвхөн өгүүлбэрийн бүтцийн баг хэсэг орно. За дүрм нь салчиж байгаа. Дүрмийн цогц сургалт гэдэг 1 сарын бас сургалт байгаа. За энэ хоёр нийлжээж нэг яг нь цогц юм 2 сар тий брэнд сургалт 2 сар 1 сар дүрм 1 сар нийлээд 2 сар гэсэн үг. За энэ дунд түвшний сургалт дараагийн түвшин болохоор агсан шат. Тэгэхээр энэ 0-оос 99% руу тий ирж байгаа ерөнхий энгийн яг хөвчлөх хэцүү. Гэхдээ ерөнхий ойлгоход бол ингэж ойлгож болно. За IELTS-ийн сургалт маань агсан шатны төвшөнд англи хэлний чадвараа яаж аваачих арга барилыг үзэхээс гадна IELTS-ийн шалгалтыг амжилттай өгөх арга тактикийг тий цогцоор нь үздэг ийм гоё 1 сарын сургалт байгаа. За
үүн дээр нэмээд манад хамгийн богино хугацааны буюу 7 хоногийн эрчимжүүлсэн авиа зүйн дуудлагын сургалтаас байдаг. Тэгэхээр хэрвээ үг болон өгүүлбэрээ сайн зөв дууддаггүй, мөн хүмүүсийн хурдан яриаг сайн ойлгодоггүй болвол тэр авиа зүйн дуудлагын энэ богино хугацааны эрчимжүүлсэн сургалт нь бас хамрагдаж болно. За эдгээр сургалтуудын бүртгэл явуулчих. Тэгэхээр та нар өөрсдөө яг одоо байгаа түвшнээсээ эхлээд суралцж болно. Тэгээд минималист аргаар англи хэлийг хамгийн чухал юм одоо богино хугацаанд мэдхийн тулд мэдээж мэргэжлийн багшийн энэ системийн судалгааны үндсэн дээр бий болсон хөтөлбөр бол мэдээж маш өөр байдаг. За тэрийг та бүхэн сургалтанд орж ирээд мэдэх бах. Яг одоо амжиж бүртгүүлээд өнөөдрөөс англи хэлээ одоо 1 жилийн дотор магадгүй өнөөдрөөс хойш ингээд маш сайн англи хэлтэй болох бүрэн боломжтой та бүхэн амжиж бүртгүүлээ.